60 орчим тайзны жүжиг, 40 гаруй кино дэлгэцийн бүтээлд өөрийн мэрэгжил, ур чадвар, авиас бэлгээрсэн эрхэм танд ардын хэмээн аваглах эрхэм алдрыг инхүү хүртээлээ. Эзэмшсэн мэрэгжил эрхэлсэн салбартаа мандайлагч нь байж эх орныхоо хөгжил дэвшлиг төвчөөлөн ажиллаж, эх орондоо оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн, удирдлагын академи ахмадын зөвлөлийн дарга Ахмад багш Сүхийн тавгааг Монгол улсын гавьяат багцолоор, сонгуулийн ерхий орооны ажлын албаны дарга Дугард оржин Баян дүүрэн Монгол улсын гавьяат хууч цолоор, Хүмүүнлэгийн сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Дэнзэн Ламын улан баярыг Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор, Говьлтай аймгийн Даруй сумын хариат улсын хошоо авраг малчин Осор хүүгийн ганц үхийг Монгол улсын гавьяат малчин цолоор, үндэсний бүхэн улсын авраг Чимэд Эргэнзэнгийн Санжаа дамбыг Монгол улсын гавьяат тамирчин цолоор, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Байд харооны олон улсын хэмжээний мастер, үндэсний сурын хүндэт мэрэгэн, үндэсний биеийн тамирын их сургуулийн багш, дэд профессор Шагдрын Бямсүрэнг Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор, зүүнний бэлэгт компани уламжлал анаа ухааны эмч Хонцогд оржин Батайг Монгол улсын хүний гавьяат эмч цолоор, нийслэлийн өргө амарч газрын их баригч эмч Бадарчин оюун чөнгийг Монгол улсын эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан цолоор, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн уур амьсгалын дасан зохицох төслийн техникийн мэргэжилтэн Хонцогд оржин ган хүнийг Монгол улсын гавьяат малц зүүч цолоор, Мом Армс компани ерөнхий захирал Ёндан Жунаан инхээг Монгол улсын гавьяат барилгачин цолоор, Дархан Минь Хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Батчуулууны анх олд Тод Амьс компани ерөнхий захирал Батчаргалын баяр жаргал нарыг Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус шагнадаа. Хар хором хотын заргчийн албаны зөвлөх Нэргүйн Бат Эрдэнэийг Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан цолоор, Төртяс хаадын сангийн тэргүүн Дугар сүрэнгийн гүн үйлс, соён гэрүүлэх телевизийн ерөнхий захиралч Хархуугийн Хишиг сүрэн нарыг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байна. Тэргүүн зэргийн Чингис хаан одонд хүү хамтлагийн гишүүн хөгжимчин Галсан жамцын Нэм Жанцанг Монгол улсын гавьяат жүжигсэн цолоор тус шагнан урамшууллаа.